Яг уу 91 онд хөрхи амар их юм экспортлдог индустри хөдөө аж ахуйн хүнд үйлдвэрлэлээр алдаг байсан байж тээ. Зэвсгээ ингээд дэлхийд даяар ингээд зардаг байсан байж тээ. Одоо яадсан бэ? Одоо юу тэмдэглэж байгаа юм бэ? Зэвсэг гадны орноос гуйдаг юм байна. Төсвийн санхүүжилт Европоос гуйдаг юм байна. Тэгээд тусгаар тогтнол нь хайчсан бэ? Бага юм уу? Өчтөр украинчууд юу тэмдэглэсэн бэ? Миний харж байгаа бол баг дэлхийн хамгийн хараат улс болсон байгаа юм биш үү? Таадын дунд слава украинчууд бас байгаа юм бэлээ. Ягаад гэх юм бол үргэлж намайг тийм Путин нохоог гүтгэдэг. За таад зориулаад би өнөөдрийн контент хийхээр олсон. Ягаад гэх юм бол би таадаас уучлах гойх хэвээр. Өчтөр ямар өдөр байсан бэ гэх юм бол Украин улсын тусгаар тогтнолын баярын өдөр. Окей? Өчтөр тэмдэглэсэн. Өчтөр Киев хот бомбогдуулээгүй баяр хүргэе. За тэгээд таад харж байгаа юм бол тийм 35 жилийн өмнө Украин улс маань бие даасан улс болсон. Өөрийнхөө тавилангаа сонгодог улс болсон. Өөрийгөө замаа сонгодог өдөр болсон. Тэгээд Зеленский бас юу доор хэлсэн байна гэх юм бол те Слава Украини. Гэхдээ энэний дараа шууд мөнгө гоогаад эхэлсэн. 27 тэрбум дутж байна. Цэргүүдийнхаа цалин өнгөрсөн 2 сарын хугацаанд буулгаагүй гэж энэ яагаад гэх юм бол тэр мөнгөөрөө дрон авсан. Тэр дроноор юу хийсэн бэ гэх юм бол Оросыг бөмбөлөх гэж үзсэн. Амжилттай. Мэдээж амжилттай. За тэгээ яагаад цэргүүдийн цалин тэтгэмж энийг өгөхгүй дрон аваад байгаа юм бэ гэх юм бол магадгүй дрон тендертэй холбоотой байгаа учраас дрон дээр илүү анхаарал тавьж магадaltaй. За тэгээ Европчуудаас одоо юу хэлж байгаа юм бэ гэх юм бол энэ жилийн сүүлээр өгөх ёстой мөнгөө одоо өгчихөө. Ирэх жилийн ихээр биднэрт амлсан мөнгөө одоо өгчихөө. Тэгэхгүй бол бид нар ерөөхдөө яг дампуурах гэдэг Батлан хамгаалтын яам дотор 27 тэрбум долларын нүхтэй болцсон. Аль хэдийн байхгүй мөнгийг үрдсэн. Одоо бас нөгөө багш тэтгүүрт гарсан хүмүүсийн тэтгүүр тэтгэмж бас эрсдэл орж байгаа. Тэгээд энэ өдрийг ашиглаад бас нэг хөрхи Украины өмнө Батлан хамгаалтын яамын дарга байсан хүн юу хэлж байгаа юм бэ гэх юм бол бид нар ингээ дайныг амжилттай явахгүй байна, бид нар ялагдах гээд байна гэж хэлсэн. За 35 жилийн өмнө Слава Украина тийм ээ өөрийнхөө тавилангаа удирдаад эхэлсэн. Тэгээд Украин ерөөхдөө энэ хугацаанд ямар амжилтанд хүрсэн бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая. За 1991 оны үеэр Украин улсын хүн ам 52.1 сая иргэн байсан. Окей? Амар том. Европын топ хүн амаараа бол топ. За 2021 он хүртэл 44.3 сая хүртэл агшсан. Ягаад тийм юм бэ гэх юм бол ер нь бол хүмүүс гараа явцсан. Тэгээ хүүхд гаргах угаасаа худлаа юм байна гэд эмэгтэйчүүд ерөөхдөө хүмүүс төрүүлэхэ болцсон. За 2025 оны байдлаар Украин даяар хүн амын тоо бол 38 за 39 сая гэж. Гэхдээ нөгөө Оросуудын булаагаад авсан тал булаагаад авсан 4 областыг хасчих юм бол 32 сая гэж. Тэгээ зарим хүмүүс бас юу хэлж байна гэх юм бол энэ 32 сая биш ээ. Тэ энэ ерөөхдөө 20 хэдэн сая руу буурсан байгаа. Окей. Слава Украини. Би англи хэлтэй болно. Би шийдцээ. Захирлаа. Амлаж гин. 7 хоногт 3 дайраа эрт харъя. 3 сарын хугацаанд би сургалтын төв дээр очих хэрэгтэй байна. Гэхдээ би эргэж ирэхдээ англи хэлтэй тань дээр эргэж ирнэ. Би юу хариулт юм бэ гэвэл тийм үү. За тийгээ. За 4 сарын дараа, 6 сарын дараа явж байх. За яасан? Чээд алга болж. Тэгээ харвас толгоо нь хоосон, дансан ч хоосон. За чи бас шийдсэн үү? Тийм юм бол юу нийц хойлооны тухтай яар. За нэмээд орон нутаг тэгээ нутгаа 20% нь ерөөхдөө байхгүй. Кримийн арал 2014 онд байхгүй болсон. За тэгээ одоо ер нь бол Донбасс тэр чигтээ алдах эрсдэл орсон байгаа. Тийм учраас нөгөө Украинчууд одоо галзахсоо юм ахсоо. Өчигдөрөөс CIA Америкийн тагнуулын албаны дарга Орос руу нууцаар ниссэн. За 1990 онд Украин 54.6 сая тонн ган үйлдвэрлэдэг байсан. Окей. Ган үйлдвэрлэдэг, экспортлдог орн байсан юм. 2025 онд 7.4 сая. 7.4 сая. 2021 онд 21 сая. Окей. За тэгээд 4 жилийн дотор тий. Ерөөхдөө нэлээд агш. За
Тэгээд ер нь бол Слава Украины тийм ээ. За дараагийнх төмөр ба гангийн экспорт 2008 онд 27.3 тэрбум доллар төмөр ба төмөртэй холбоотой гангийн бүтээгдэхүүн түүхийд гэх мэтчлэн экспортлог байсан юм бол 21 онд 15.7 тэрбум хүртэл ингээ агшсан. Тэгээ 2025 онд 4.7 тэрбум лөө буурсан. 2026 онд 2 тэрбум болж ах шиг байна. Ирэх жилдээ ер нь бол төмөр экспортлох гарцгүй болсон. Төмөр зам нь одоо ерөөхдөө будаа болж ийн яагаад гэх юм бол те чирдэг толгой байхгүй далайн бомб гарц бас ерөөхдөө хэцүү болж байгаа. Окей. За металл төмрийн экспорт те ер нь бол экспортын 43% эзэлдэг байсан бол одоо 12 хүртэл ингээ агшсан. За 2008 онд ерөнхийдөө хүнсний бүтээгдэхүүн те хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 17% эзэлдэг байсан бол одоо ерөнхийдөө 2025 онд 60% байсан. Дийлэх нь ямар бомбтоор гардаг байсан бэ гэх юм бол Одесса бомбтоор гардаг. Одоо Одесса бомбд ерөнхийдөө ашиглалтнаасаа гарсан яагаад вэ гэх юм бол Оросууд тийм бүслээ хийсэн. Бүр сонирхолтой статистик. 1991 онд Украин улс 24.6 сая толгой малтай байсан юм байна. 24.6 сая толгой мал. Одоо хэд болцсон бэ гэх юм бол 2 сая. Энэ малнууд бүгдээр Украины их хурл руу яваагүй. Ерөнхийлөгчийн албан тушаалтаар очоогүй. Тэгээд дэндүү олон. Энэ малыг бүгдийг нь ерөнхийдөө идсэн. За 2018 онд Украин улс жилийн 2.6 тэрбум доллар газны транзит тээврээс олдог байсан. Зүгээр Орос газыг Европ руу зүгээр хоолоогоор дамжуулаад 2.6 тэрбум зүгээр түрээс баг шимтгэлийн орлого олдог байсан. 2004 онд Украин улсаар дамждаг 120 тэрбум метр куб газ нэвтэрдэг байсан бол 2024 онд 15 тэрбум руу агшсан. 90% агшсан уу? Аимшигтай байна уу? Аимшигтай байна уу? За тэгээ 2025 онд Слава Украины 0. Ер нь сайн мэдээ байна уу? Би ингээ хайсан л та. За 1992 онд Украин улс 20.5 тераватт монголчууд бид нэр 400-600 мегаваттны цахилгаан станц ашиглалтанд оруулахын тулд 1894 оноос 2025 он хүртэл Монгол улс ерөнхийдөө шинэ цахилгаан станц баригдсангүй. За ядаж гэхдээ бид нэр цахилгаан станцуудаа нураагаагүй шүү. Окей? 3 дахь 4 дахь цахилгаан станцуудаа томруулсан. Украин улс 92 онд 20.5 тераватт цахилгаан экспортлдог байсан. Окей? За 2024 онд тэ 0.35 тераватт экспортлдог. Эргүүлээ 4.4 тераваттыг импортлдог. Хэдэн жилийн дотор вэ? 34 жил. За үгүй 33 жилийн дотор 20.5 тераваттыг экспортлдог байсан бол одоо бараг 4 тераваттыг импортлдог болсон. Yeah. Slava whatever. Тэ. За 2012 онд Украин бол дэлхийн номер 4 зэвсгийн экспортлагч орн. Дэлхийн номер 4. Окей. Өөр улсууд Украинаас зэвсэг гуйдаг байсан гэж боддоо. Өөр хүмүүс Украинаас зэвсэг худалдаж авдаг байсан боддоо. Одоо Украин юуны номер 1 болсон бэ гэх юм бол зэвсгийн импортлагч номер 1 орн. Одоо ерөөхдөө Украинчууд зэвсгийн нийлүүлэгч байсан юм бол одоо зэвсгийн гуйлагч болсон. За. Төмрийн экспорт. За 2024 онд 15.7 тэрбум долларын экспорт олдог байсан бол гадаадад амьдарч байгаа украинчууд Украинд 18.1 тэрбум доллар явуулсан. Одоо зүгээр MoneyGram. Одоо нөгөө хөөрхий Солонгос, Японд гих мэтчлэн тэнд зөндөө олон монголчууд тэнд амьдарч байгаа. Тэгээд дийлэх нь Монгол руугаа мөнгө буцаагаа явуулдаг. Тэгээд Украин улс яаж байгаа юм бэ гэх юм бол төмрийн экспортоос илүү хаанаас валют олж байгаа юм бэ гэх юм бол хөөрхий гадаадад амьдарч байгаа украинчууд өөрхий их орн руугаа юм олж байгаа. За Европ одоохоно 230 тэрбум доллар Украинд өгсөн байгаа. Цаанаа дахиад тий одоо нийтдээ 391 тэрбум
евро 391 тэрбум евро Украинд амлсан. Тэрнээс 230-ыг өгсөн байгаа. Одоо тэг нэг 100 хэдэн тэрбум дутуу. Америкчууд 119 тэрбум, тэгээ одоогийн байдлаар 115 тэрбум өгсөн байгаа. Одоо барыг нэмж өгөхгүй. За. Тэгээ Украин улс ер нь бол тусгаар тогтнолыг тэмдэглэх орн мөн үү? Яг хоо 91 онд хөөрхий тэг амар их юм экспортлдог индустри хөдөө аж ахуйн тэг хүнд үйлдвэрлэлээр алдаг байсан байж тээ. Тэг зэвсгээ ингээд дэлхийд даяар ингээд зардаг байсан байж тээ. Одоо яадсан бэ? Одоо юу тэмдэглэж байгаа юм бэ? Тэ? Гадаадаас украинчуудын мөнгийг гуйдаг юм байна. Зэвсэг гадны орноос гуйдаг юм байна. Төсвийн санхүүжилт Европоос гуйдаг юм байна. Зэвсэг Америкчуудаас тэгээд тусгаар тогтнол нь хайчсан бэ? Бага юм уу? Өчтөр украинчууд юу тэмдэглэсэн бэ? Миний харж байгаа бол баг дэлхийн хамгийн хараат улс болцсон байгаа юм биш үү? Тэгээ харамсалтай юм юу юм бэ гэх юм бол 91 онд Оросууд тийм ээ Украинд юу өгсөн бэ гэх юм бол ер нь бол маш дайггүй улс хүлээлгэж өгсөн биш үү тий? Оросууд ер нь бол Украинд сайхан улс хүлээлгэж өгсөн юм биш үү? Тий супер экспортлагч орн. За тэгээ би таарсан мимиг олсон. За одоо ерөнхийдөө Оросууд украинчуудад за энэ нутгаа аав. Та нарт өглөө шүү guys. Тий? Яг ийм юм болсон доо. Энэ улс та нарын гарт Зеленский штэ. Яа. Надад гар байхгүй. Яа. Тэгээд яг уу тэгээд иймэрхүү төрлийн ерөнхийлөгч сонгоно гэдэг чинь одоо эрсдэлтэй юм байна. За тэгээд Слава Украини тийм ээ? Слава Украина. Тэгээд хэдүүлээ одоо сайхан Зеленский хараад баясаа заяа. Oh. Маш амжилттай. Тэгээ хараад үзэхээр Зеленский яг Украиныг нураагаагүй. Украинчууд өөрийнхөө улсаа нурааж байгаа зү тэ. Энэ 91 оноос хойш юм тренд явна гэдэг чинь тэ. За, алиалагч сонгон, алиалагч орн боолно. За. Сэгсэрнэ. My God. Дэлхийд даяар тайзны гуйлга явуулна гэдэг чинь ийм авьяас хэрэгтэй. Энэ үрийг сонгоно би. Энэ миний ерөнхийлөгч. Yes. Тэ? Бусад улс төрч юус явахгүй байна. Энэ хүн манай улсыг дараагийн шатнд хүргэж чаднаа. Энэ guy миний ерөнхийлөгч. Энэ хүн миний улсыг дараагийн шатнд хүргэнэ. Слава Украини. Тэ? Зеленский бол my guy. Би бол Зеленскигийн нохоо. Тэ миний улсыг дараагийн шатнд хүргэнэ. Ийм сайхан бүжгэлдэг юм байна. Өндөр үсгийнээс ерөөсөө айдаггүй юм байна. Тайзны сайхан амтан юм байна. Ерөнхийдөө мань хүн бол тэ. За тэгээ Украин улсад баяр хүргэе. Тэгээд та хэдэн дунд Слава Украинчууд байгаа юм бол өчтөр өдрөө сайхан өнгөрүүлсэн байгаа ах. Яагаад гэх юм бол тэмдэглэх өдөр. Тэгээ Украин улс ер нь бол ийм манлайлагчтай ийм улс төрч нартай ийм авьяаслаг мундаг улсаа өдөртнө гэдэг чинь ирээдүйн айгүй тодорхой. Ирээдүйн маш тодорхой. За дараагийн контент иргээ уулзъя. Йоо. Ингэж маазрах миний зүрх өвдсөн шүү сайхан. За ёо. Би бол эндээс ерөөсө баясаагүй. Гэхдээ яг уу Зеленский шиг хүн сонгоно гэдэг чинь тэгээ огчон тэгээ монголчууд биднээс иймэрхүү үр дүнгээс тавилангаасаа өөрийнхөө хамгаалах ёстой шүү. Алиалагч иймэрхүү хүн гараад ирэх юм бол no болохгүй. За бай. Би хоёр хүүхдээ хоёулыг нь англи хэлтэй болгосон. Яаж англи хэлтэй болгосон бэ гэх юм бол энүүгээрээ дамжуулаад манга. Яг гэх юм бол энэ шидтэй. Энэ дотор нэг амар сонирхолтой зохиол түүх явж байгаа. Дараагийн хуудас нэр юу болох вэ? Дараагийн бүлэгтэр юу болох вэ? Аваа энэ юу гэсэн үг юм бэ? Аваа эднэр яагаад хоорно нэгэд байгаа юм бэ? Энэ үг яг юу гэсэн үг юм бэ? Тайлбарлаад өгөөж тэг явсаар агаад энийг ингээд дуусгачихдаг. За тэг хүүхдүүд яадаг юм бэ гэх юм бол энийг дуусгасан аваа дараагийнхын аваа. Тэгээд
дараагийнхыг аавъя. Энэ бүгдийн дуусгасны дараа бүх байгаа үгийг уншицсан, ойлгоцсон байгаа гэсэн үг. За тэгээ би өөрийнхөө ажилтны дээр бас энийг туршиж үзсэн болдгийм байлээ. За энэс болж би Lex Plato платформыг үүсгэн байгуулсан. Манга унш англи хэлтэй бол. Гэхдээ би нэг томоохон засвар хийсэн. Юу юм бэ гэх юм бол энэ манганууд бүгдээ англи хэл дээр эхэлж байгаа хгүй юу? Манай Lex дээр тавьсан байгаа манга тэр чигтээ монголоор эхэлдэг. 5 уншаад 5 англи үг гараад ирнэ. Шалгалт орно. Чи сонсон, чи уншина. Тэгээд 10 орчим мангага уншаад дуусгасныхаа дараа чи яаштай 2500 англи үгийн сантай болчихно. Энийний дараа YouTube, Netflix, ном бүгднийг өөрөө хийж чинь. Тэгээ сургалтын төв ямар ч хэрэггүй.